эрхлэгчүүдээ бүгдээрээ та бүхэн бол Franklin Covey компаниг мэдж байгаа ба. Franklin Covey Монгол компани маань 2015 оны 9 сард байгуулагдсанаас хойш бол Leader-ийн 4 сургуультай болсон байж байгаа. 10 жилийн 3 сургууль, ихтэй сургууль нэг байж байгаа. Тэгээд энэхүү Leader-ийн сургуулиудын одоо хэрэгжилт маш сайн байгаа учраас бид бүхэн бол дараагийн түвшиндээ одоо хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Одоо хоёр дахь удаага Franklin Covey компани ялангуяа бусдын салбарын олон улсын конференцд оролцож байна. За энэхүү олон улсын конференц нь болохоор Аз, Европ, Дундад Азийн орнуудыг хамарсан тийм конференц байж байгаа. За тэгээд энэхүү конференц дээр энэ өдөр юу яригдсан бэ гэхээр ерөөсөө л Япон улсын хувьд Солонгос, Тайван, Хятад улсуудын хувьд яаж байна вэ гэхээр ихтэй сургууль эсэгчдийн гол чадварыг дүн биш, сургалтын чанар биш, харин зан чанар, хувь хүний төлөвшил болох ёстой гэдэг одоо хууль баталсан байж байна. Тэгэхээр энэхүү хуулийн хүрээнд бол Монголын бусдын салбар бол маш гоё одоо үлгэр жишээг авах шаардлага байна гэж харж байна. Дэлхийн бүх улс орнуудын хувьд бол нэг гайхалтай зүйл нь юу вэ гэхээр 3 настай хүүхдэд 7 дадлыг ч юм уу хувь хүний төлөвшлийг заахад 6 наснда хүүхдүүд аавдаа заадаг, ээждээ заадаг гэхээс илүүтэйгээр зөвлөгчөнд болцсон байх тийм боломжийг бол одоо хэлж байна, ярьж байна, олж харлаа. Тэгэхээр үнэхээр Монгол хүүхдүүд бол орсгоотой, самбаатай, дээрэс нь бол хэл сурах чадвартай гэж ярьдаг. Тэгвэл яагаад 7 дадлыг маш амархан сурч болохгүй гэж, яагаад Leader-ийг маш амархан хэрэгжүүлж болохгүй гэж. Franklin Covey компанийн хувьд бол хэдэн сая хүнд одоо нөлөөлж ажилламаар байна гэж зорилго тавьж байна. Улс орон болгоныг хэдэн 100-аараа Leader-ийн буюу бяцхан манлайч хөтөлбөрийг хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Яагаад Монгол удах хэрэгтэй гэж. Тийм учраас эцэг эхчүүд та бүхний тусламжтайгаар үнэхээр монголчууд бид бол үнэхээр бүх сургуулиудтай үнийг хэрэгжүүлж чадах боломж олгоцоо байна гэж бодож байна. За түүнд хүрэхийн тулд бид бүхэн болов бяцхан манлайч хөтөлбөрөөр илүү хялбарчлах ёстой, илүү энгийн болох ёстой, илүү эдийн засгийн хувьд хэмнэлттэй болох ёстой байна. Тэр олон арга замуудыг бүгдийг судалж харлаа. Эцэг эхчүүд та бүхэндээ тэр гайхалтай өнөөдөр суралцсан зүйлсүүдээ пакэжлаад одоо хүрэхэд үнэхээр хүрэх цагийг одоо тэсэн ядад хүлээж байна. За ингээд Franklin Covey Монгол компаниас 2 хүн өнөөдөр оролцсон. Өнөөдрийн хурал амжилттай боллоо. Баярлалаа та бүхэнд.